За бүгдээрээ сайн уу? 2025 оны 12 сард би 26 оноо төлөвлөвөө. YouTube дээр анхаар яг гэж би өөртөө бол амласан. Тэгтээ бүр жил болгон амлдаг. Тэгтээ ерөөсөө яагаад ч YouTube-ийг ингээ хайчаад идэв та нар бас мэдчихэж байгаа. 2026 онд би YouTube руугээ яг бүр яг гоё анхаарна заяа. Гоё бичлэгээ эхлэе. Тэгэхээр амар сонирхолтой холно. Эмэгтэйчүүдэд илүү сонирхолтой холно. Яагаад гэвэл би та нартай Морокко улсын нэг тийм гайхамшигтай ийм уруулын бодлыг танилцуулах чинь. За тэгэд ерөөсөө би та нарт зарах гэж юм уу ерөөсөө тийм юу байхгүй шүү заяа. Би үгүй энийг яаж хаанаас авахш мэдэхгүй байна. Маа найз зүгээр авчирч өгсөн. Тэгээ би та нартай зүгээр л за дэлхий дээр бас иймэрхүү юмнууд байдаг юм биш шүү гэдгийг мэдрүүлэх гэж одоо бичлэг хийж байгаа шүү заяа. Бас мэдээд авахд илүүдэх байх гэж бодоод. Манай ангийн хүүхдэд байхгүй Морокко улсын иргэн. За тэгээд сая Christmas-ийн holiday-ээр Морокко очиж ирсэн байхгүй. Тэгээд надад ийм хөрхөн урлын мэд авчирсан. Гэтэ яг тэр үед ингээд би чамд бэлэг авчирсан гэдэг ихгүй их юм яа за гэлтгсэн чинь нэг юм ууттай. Ингээд өгсөн байхгүй. Тэгээ би юу юм бэ? Идэх юм уу? Идэх юм уу гэдгсэн чи үгүй гэ. Тэгээ бүр ингээд би бүр юуг нь ойлгохгүй юу юм гэдгсэн чи уруулын будаг гэж автын тэр бүр гайхаад вау гэ. Тэгээд ер нь судалж үзсэн юм. Тэгсэн чи бүр 2 3 жилийн өмнө ер нь аль дэлхий дээр бүр тренд явсан юм байна. Бүр энийг ингээд танилцуулж байгаа Instagram-ийн бичлэг, YouTube-ийн бичлэг, TikTok-ийн бичлэг бүр ингээд viral явсан юм байна. Тэгээд би яагаад ч тэрийг ерөөс харчаагүй эсвэл бүр ингээд онцолж харчаагүй юм уу? Мэдгүй заа. Гэтэ яг одоо болохоор яг миний гарт ирсэн энэ бол минийх гэж бодохоор бүр ингээд онцлмоор санагдаад байна. Энэ болохоор Akir Fasi гэдэг нь шүү дээ. Ерөөсө хоёрхан орцтой ийм бүр байгалийн ийм тинт буюу ийм будаг гэсэн. За энэ болохоор улаан намуу цэцэг гэдэг дээ штэ. За тэрнээс гаргаж авдаг тийм цэцгийн дэлбээ. За тэгээд анар жимсний хальсаар хийсэн. За анар жимс pomegranate та нар мэдэн штэ. За энэ хоёрыг ерөнхийдөө холиод ингэж гаргадаг. Тэгээд бүр хин 100 жилийн өмнөөс сэргэлж исэн гэж. Тэгэхээр ерөнхийдөө бол бүр маш олон жилийн настай ийм байгалийн уруулын будаг байна. За тэгээд ганцхан уруулын будагч биш. Нүүрний маск, за тэгээд scrub, blush хамгийн гол айгуу гоё болдог. За тэгээд би та нартай харлаа. Би бүр сая дөнгөж босоод тэгээд ингээ хийж байгаа шүү бичлэгээ тэгээд гоё одоо нүрэ будаад нөгөө уцаал өмссөн байгаа. Нүрэ будаад яг хамгийн сүүлийн хатаач буюу уруулын будаг плаш хийхдээ би та нартай яг гоё бичлэгээ харуулъя. Зя манайхан арай л амар бутчихв. За арай өөртөж гэнэ. Одоо би шууд ингээл my godness. Эхлээд бүгдээрээ blush дий. Okay, let's do this. Энэ багсыг хэрэглэлээ. Би ч амар тийм мейкап ч юм биш шүү. Багс максаж нэг сайн ойлгохгүй. За, ингээл ерөөсө бүрийг хийлвэл харагдаж байна уу? Вау. Бас тэгж амар бас хитрхи бодоод хэрэггүй хаа гэхээр та нарт бас жоохон харагдуулмаар байгаа учраас жоохон тод бодчих заа. Плашаа хүүхэн жоохон ингээд хамрах үзүүр дээр өчгөр нэг тийм хүүхэн даарцсан юм шиг тийм cute болчихсон шүү. Ингээд камерт ингэж харуулах юм бол би харахгүй байна шүү дээ. Өөрийгөө болж байгаа хаа гэж найдаж байна. Болчих. За энэ бол нойтон болгоогүй зүгээр хуурай дээр нь ингэж өмнө гарч байгаа байхгүй. За ихвчлээ YouTube-ийн бичлэг энэ төр TikTok-ийн бичлэгүүд дээр дандаа норгож илээ. Хин ингэ шүсээрээ эсвэл ингэ юм бусаар норгож илээ. Энэ миний Faberlic-ийн mist гэхдээ дууссан би точин ус хийсэн байгаа. Одоо би тэгээд уруулаа бодохтаа тасаж үзвэл. За blush юу нь иймэрхүү байна. Болчлоо. Blush бол эндээс амар хэтрээд бол хэрэггүй баг. Арай л бас хэтрүүлсэн юм шиг харагдаж байна. Гэтэ яг нэг камер танартаа үзүүлэх гээд тэгтээ шүү. Би арахтаа жоохон засчихна. За одоо бүгдээрээ хамгийн гоё. Би уусаа уруулаа бодох амар дуртай. Та нар мэдэж байгаа бах да. За энэ болохоор шүү дээ манай ээжийн юм уруулын юм юу заяа. Энэ одоо хэдэн жил бидэрт ингэ өглөөдөж ирж байгаа юм. Ука манай их ч ингэ хэрэглэсэн. Тэгээ одоо би ингэ хулгайлаад аваад ирсэн Монголоос. Би сайн монголоо дуусан. Би ер нь монгол дууник сонсдгоо заяа. Яг гэвэл би монгол дуу сонсохороо монголын амир санаад байдаг хгүй юу. Дуу сонсохгүй гэжээдэг. Би сая гэхдээ маргалчингог сонсож байгаа жоохон монголоо санчлаа. За одоо ямар гоё хамгийн гоё. За энэ бол бүр хитрхи их байна. Бүр хитрхи их амар орхочлаа. За. Төл рүүгээ яцсан биш. Би толиарч ич. Бүтэн орж байгаа болохоор бас тийхгүй байна. Яг нэг одоо яг бүр ингээ голт нь ингээ тусаа заяа. Өөртөө яагаад нэ? Та. Бүр уруулаа боддгоо хүмүүс бараг ингэчихэд хөрх маас тэ. Зүгээр амар нимкнийг аваад
Тэгээ энэ гол нь намайг доороо иж 2-3 цаг тогтд юм бэл. За энгийн үед юу нь ингээ гарчаад болно тий. Камер дээр улам гоё ардуулахын тулд би бүр үнэхээр яг амар тод бодож үзүүлээ. Хэр тод явдгийг нь харъя. Яа, that's guys. Монголд бас сонсгорыг ингэдэг байхгүй юу? Монголоос надад амарсан аав ээжигээ сандаггүй. За сандаа л та. Гэхдээ яг тэр юм. Юуг санаад байгаа юм бэ? Нэг тийм их орон санах амарсан өөр мэдрэмж. За. Эндээс илүү тодорхой юм шиг байна. За би одоо гар мараа угаачаад ирье, окей? Арай л амар гэдэрлээ. За тэгээ хамгийн final touch. Бүр жинхнээсээ final touch юу хийх заяа. За жинхнээсээ хамгийн сүүлийн touch. Lip oil. Oh my god. Oh my god. Юу ч хэрэгтэй. Тэ мэ? Надад л үнэхээр таалагдчих. За манайхан тэгээд сонирхолтой байсан гэж найдаж байна. Би ерөөхдөө бол миний хобби чинь бол тэгээд дэлхийн улс орон аялал, олон улсын соёл, тэгээд ил map, geography, flag гэх бүр амар тийм олон улс руу чиглэсэн тийм улсыг амар судлаач байх тийм хобби чинь гэж одоо мэдхийг хүсдэг тийм одоо миний хобби ахгүй. Тэгээд миний бас нэгэн хобби тийм мейкаптай ингээд уялдаад та нартай ингээд хүрч ийн. Тэгээд энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ би бас өөр улсын бидний мэддгүү харж байгаагүй бас тиймэрхүү өөр одоо тийм гоё бүтээгдэхүүн юу гэдэг тий одоо тиймэрхүү юмнууд юу байна тий тэрийг нь гоё судалж агаад гоё бичлэг болох оруулнаа. За тий таад маань настаа хамтаагаараа 2026 онд би YouTube-ээ илүү одоо анхаарахаар төлөвлөж байгаа учраас та бүхэн минь дэмжээрэй. Тэгээд түр бай.